Америкийн нэгдсэн улс Лос Анжелес хот. Үлэмж том хотуудын эрчим хүчний занхлах их үүсвэр болох нүүрсийн сахилгааны станц, лазерын тоос, атомын сахилгааны станцуудыг сэргээгдэх эрчим хүчээр богино хугацаанд сольж болно гэдгийг хүмүүс огтхонч төсөөлж чаддаггүй. Лос Анжелес шиг том хотуудыг агаараа сарахаараа би ойлгодог. Зөвхөн Германд ч биш. Би одоо Лос Анжелест байна. Хот дондор таксигаар явж байна. Хоёр байшин. Зада 3 өндөр байшин тутмын нэг нь офисын, банкны барилга гээд юу ч байсан бүгд шилэн гадаргуутай юм. Ядаж нарны эрчим хүчний үүсгэр хавтангаар хийсэн гадаргуутай нэгч барилга алга. Хермишер улс төрч. Нарны автантай бол яг адилхан харагдана. Уран барилгын зохиомжийн хувьд ч адилхан. Агаар жуулагч гэдэл асар сахилгаан ашиглаж байхад шилний орондол нарны эрчим хүчний үүсгэр хавтан ашиглах хэрэгтэй. Нарны үүсгэрийг байрлуулахад эхэлж гарах бага хэмжээний илүү зардал нь маш богино хугацааны дараа үнэгүй эрчим хүчээр нөхөгдөд сахилгааны хувьд хараат бус болно гэдгийг уран барилгачид барилгын эзэд олж харахгүй байгаа нь тун ухаангүй хэрэг. Соёлын өндөр өвтэй хотуудад удамжиндаа хогоо гаргаад хайчихдгүйтэй адил эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгарч байгаа бохирдлыг бууруулахын оронд түүгээр нэг нийгмийг тэр чигтэн сөрөг үр дагавраар нь хохироож байгаатай адилхан шүү дээ. Хүмүүст олон мэргийн санаа байдаг ч эх 10 жилд бидний бүх эрчим хүчний их үүсвэр сэргээгдэх эрчим хүч болно гэдэг бол тийм ч бодиттой санаа биш ээ. Өнөөдөр бараг 2 тэрбум гаруй хүн гэртээ гэрэл захилгаангүй амьдарч байна. Энэ хүмүүсийг хэрхэн эрчим хүчний зохистой их үүсвэртэй болгох талаар хинч бодсонгүй. Хинч анзаарсангүй. Бид энэ талаар анхаарах ёстой юу гэж асууж байгаа бол энэ 2 тэрбум хүнд ер нь эрчим хүч хэрэгтэй юм уу гэж асуусантай адилхан юм. Дөрөвд хувьсгал эрчим хүчний хараат бус байдал. Техник медиа үзүүлж байна. Energy Autonomy Production.
Карл Фехнерийн бүтээл. Бид Дани баруун хойно байдаг сэргээгдэх эрчим хүчний Nordic Folk-ийн төв дээр байна. 50,000 оршин суугчтай хагас сарал дээр бид амьдардаг. Бүр 70-аад оны дундуур Данид газрын тосны гүн хямрал болсон. Тэр үед бид 100% газрын тосноос хараат болчихсон байлаа. Ялангуяа импортын тосноос. Эрчим хүчний системээ үндсээр нь өөрчлөх ёстой нь бидэнд ойлгомжтой байсан. Бидний зорилго 100% зөвхөн сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг нийгмийг бий болгох явдал байлаа. Хэрхэн сэргээгдэх эрчим хүч гаргаж авдгийг бид хүмүүс харуулж эхэллээ. Хэн энийг сонирхож байсан байв? Жижиг дунд үйлдвэрлэгчид, тариа ачид гэх зэрэг хүмүүс сонирхож байсан. Бидэнд үнэхээр хэрэгтэй тэр зүйлийг өгөөч. Биологийг яаж ашигладаг вэ? Салхины болон нарны эрчим хүчийг хэрхэн ашигладаг юм бэ? Бидэнд нөөц нь байгаа ч техник нь алга. Бидэнд туслаач гэж тэд гуйсан. Ингэж л бүх юм эхэлсэн юм да. Май улсын Замбала хот. Өнөөдөр би та бүхнийг бүгдийг Замбала руу авч явах хүсэлтэй байна. Тентхийн эмнэлэг гэрэл цахилгаангүй хүндхэн байдалтай байгаа. Одоо бид техникчдийн хамт төрөх эмнэлэгт очиж нарны зай байрлуулах гэж байна. Ибрахим Тогола угсрагч. Энэ хот бол Малигийн эдийн засгийн чухал төвүүдийн нэг бөгөөд газар тариалангийн бүсэд байдаг ч тийшээ явах зам ядаж гүүрч тавигдаагүй. Бидэнд өгнө асар их чадвар боломж бий. Залуучууд, байгаль, мод, биомас, газар тариалан, мал аж ахуй гэдэл. Гэвч энэ бүгдийг хөдөлгөх хүч дутаад байна. Тэр нь цахилгаан эрчим хүч юм. Одоогийн байдлаар нийт Африкийн 60% нь Малигийн бараг 80% нь эрчим хүчгүй байна. Гэвч эдийн засгийг зөвхөн бодлоготой эрчим хүчээр сэргээгдэх эрчим хүчний суурин дээр л хөгжүүлэх боломжтой. Энэ технологиг ашигласнаар бид Африкийн тосгодод хувьсгал хийх боломжтой. Орчин үеийн эрчим хүчний үйлсгэрүүдийг тосгодод суйрлуулснаар Африкчууд Лос Анжелес, Токио, Герман, Франкфуртын хүмүүстэй адилхан технологиг хэрэглэх болно. Бүхэнд яг л адилхан техникийн боломж нээлттэй. Цахилгаангүй байна гэдэг маш хэцүү. Гар чидэнтэй л ажилдаг байлаа. Гар чидэнгээ ингээд хавчуулчихдаг байсан. Тэгээд гар чидэнгээ асаалаа. Ихчүүд төрж болно. Хүзүүч хийлвэл цонхны тавцан дээр тавьчихна. Хүзүүч хийхгүй байсан ч зайн дуусчихнаа. Тэгвэл хурдхан шинийг худалдаж авна.
3 хоног ажиллаад л 2 дахин дуусчихдаг. Үнэхээр хэцүү байсан. Одоогийн байдлаар экспортоор олсон орлогоос илүү их мөнгийг газрын тос худалдан авахд зарцуулж буй 40 гаруй орн байна. UCLA, Калифорни их сургууль, Лос Анжелес. 3 дахь орнуудад тулгараад буй бэрхшээлийг үүнтэй холбоогүй хэмээн тайлбарлаж байгаа хүн юу ярьж байгаагаа мэддэггүй юм байна. 3 дахь орнуудын нэг хүнд ногдох орлого нь бидний орлогын 2-оос 8% л тэнцэнэ. Гэвч тэд газрын тосоо биднийхтэй яг ижил үнээр импортлдог. 40 гаруй улс шүү. Энэ тоо өсөж байгаа. Өөрөөр хэлбэл ийм эрчим хүчээр тэд хол явахгүй. Намайг өнөөгийн эрчим хүчний тухай ингэж ярихаар олон хүмүүс гайхдаг юм. Өнөөгийн эрчим хүчний 80%-ийг хангаж байгаа ч ямар ч ирээдүггүй бол энэ эрчим хүч үүгээр дуусгар болж байгаа. Уламжлалт эрчим хүчнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд бидэнд сайндаа 30 жилийн хугацаа байна. Үүнийг эдвэх зүтгэлтэй үеийг хэн хийж чадна? Хэдэн 10 жилийн дараа бид цахилгаанаа бүхэлдээ сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авна гэдэг төсөөлөл бодит байдалтай огт нийцэхгүй. Франц улсын нийслэл Парис хотдох олон улсын эрчим хүчний агентлагийн төв байр. Би олон улсын эрчим хүчний агентлагийн ахлах эдийн засагчаар 5 жилийн турш ажиллаж байна. Фатих Бюро, засгийн газрын зөвлөх. Бид анализ хийж баримт боловсруулахыг хичээдэг. Юун дөрөнд манай 28 гишүүн орнуудын засгийн газруудад зориулж хийгээд дараа нь бусад улсуудад тэд уг мэдээлэл дээр үндэслэж хамгийн зөв шийдвэрүүдийг гаргах боломжтой болно. Мэдний тооцоогоор 2030 он гэхэд дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээ 45%-аар нэмэгдэнэ. Энэхүү өсөлтийн ихэнхийг уламжлалт түүхий дээр хангана. Ойролцоогоор 80%-ийг газрын тос хий нүүрснээс гаргаж авна. Эрчим хүчгүйгээр юу ч бүтэхгүй гэдгийг мэдж байх учиртай. Өнөөгийн цөмийн болон нөхөн сэргээгдэхгүй эрчим хүчний салбар нь эрчим хүч үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрыг тусаарлчихсан. Эрчим хүчийг хаана хүн байна тэнд хэрэглэж байгаа ч газрын тос хий, уран олборлолт харин маш цөөн оронд л явагдаж байгаа бөгөөд нөөцийн шахавд нь дуусч байна. Бид эдгээрээс улам хамааралтай болсоор бидний оршихуйд нөлөөлөхүйс болжээ. Харин би үүний эсрэг эрчим хүчний хараат бус байдал гэдэг ойлголтыг сөргүүлэн тавьж байна. Энэ нь уламжлалт тэргүүлэх эрчим хүч болох газрын тос, хий, нүүрс, ураанаас үн төлбөргүй тэргүүлэх эрчим хүч болох нарны туяа, нарны дулаан, салхи, ус, усны долгион, газрын дулаан руу шилжих гэсэн үг. Энэ бүхнийг үн төлбөргүйгээр байгаль бидэнд өгч байна. Өнөөдөр ноёрхож байгаа эрчим хүчний эдийн засаг устан үгүй болно гэсэн үг. Гэвч тэд энийг ямар ч эсэргүүцэлгүйгээр хүлээн авна гэж байхгүй. Лос Анжелес, Сан Франциско чиглэлийн хурдны 580 дугаар зам. Бүр 70-аад оны үед Америкийн нэгдсэн улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах оролдлогууд эхэлсэн. Гэвч энийг Америкийн эрчим хүчний концернууд өөрсдийн улс төрчдийн тусламжтайгаар таслан зогсоосон. Өнөөдөр Калифорнид тэр үеэс үлдсэн олон зуун эвдэрч зэвэрсэн салхин сэснүүд байдаг. Тухайн үеийн мөрөөдөл оршуулгдсан газар. Хэрвээ эдгээрийг орчин үеийн өндөр чадвартай салхины сенсээр соливол энэ нь 5 атомын цахилгаан станцтай тэнцвэж эрчим хүч гаргах боломжтой. Гэвч мэрэгжилтнүүд энийг үргэлж хүмүүст буруу ойлгуулж, нуун дарагдуулж, энэ нь боломжгүй, бүтэхгүй санаа гэж тэднийг мунхруулж, урмыг хугалж байгаа явдал нь байгаль орчныг асар ихээр бохирдуулж байна.
Ирэх 20-30 жилд бүхэл эрчим хүчний дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүчээр солино гэдэг боломжгүй зүйл. Боломжгүй гэдэг нь эдийн засгаас ч болсон юм биш. Бас техник болон үйлдвэрлэлийн хүчин чадлаас шалтгаалж буй хэрэг. Энд зөвхөн техникийн талаар яригдаагүй гэдэг нь ойлгомжтой. Энэ өөрчлөлтийн эсрэг бүтцийн болон улс төрийн том эсэргүүцэлтэд тулгарч байгаа. Учир нь бид төвлөрсөн эрчим хүч буюу газрын тосны том үйлдвэрүүд, том сахилгаан станц, үндэсний хэмжээний сахилгаан шугам сүлжээнээс айл өрх бүрийн тухайн орон нутгийн бие даасан эрчим хүчний салбар руу шилжих юм. Ингэвэл магадгүй бүхэл бүтэн улс оронч тэр чигээрээ өөрчлөгдөх байх. Берлин хот засгийн газрын дүүрэг. Жирийн ард иргэд асуудлын гол биш гэдэгт би эргэлзэхгүй байна. Загас толгойноос өтдгийм. Хоорондоо холбоо хамааралтай болчихсон, хаагдмал хэд ая тухтай болчихсон, ямар нэг асуудлаар оролцдоггүй хэд хулчгар дээдсийн хүрээлэнгийнх нь асуудлын гол болцоход байна. Энэ бол эрчим хүчний бизнесийн сонирхолдоор улс төрийг сөгдүүлсэн гэсэн үг. Би Вен хотод 6 жил ОПЕК-т газрын тос эрчим хүчний зөвлөхөр ажилласан. 1995 онд олон улсын эрчим хүчний агентлаг руу шилжсэн юм. ОПЕК-т байхдаа би маш их зүйл сурсан. Эрчим хүчний талаар миний олж авсан мэдээллийн ихэнхийг ОПЕК-т байхдаа л олсон юм. Энэ өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа талынхан байгааг олж харахгүй байгаа бол та үнэхээр гений юм. Учир нь энэ өөрчлөлтөөс болоод зах зээлд тэдний эзлэх байр суурьуд шинээр хуваарлагдах болно. ОПЕК буюу газрын тос экспортлогч орнууд нь дэлхийн зах зээлд газрын тосны үнийг тогтоодог. 2008 оны орлого бараг 10 их 80 Америк доллар. Нэг концерны олсон хамгийн их ашиг Exxon Mobil компани 2008 онд 45 тэрбум Америк доллар олжээ. Ийм үлэмж компани эсрэг ямар нэгэн зүйл хийх боломж байна уу? Энэ нутгийнхан эрчим хүчний хараат бус байдалтай гэдгээрээ нэлээд олон шагнал хүртсэн байхаа. Тийм ээ. Энэ үнэхээр үлгэр жишээ авууштай явдал. Хаасайгүй салхины сенс байрлуулж түүгээр бүх айл өрх албан газруудаа сахилгаан эрчим хүчээр маш олон жилийн турш хангаж байна. Энэ нутгийн дулааны сахилгаан станцын хадгалах байгууламж байна. Ийм байгууламжинд 2 бий. Хоёулаа 80 хэмийн халуун усаар дүүрэн биомассаас гаргаж авсан хийгээр ажилдаг хийн турбанаас бид эрчим хүчээ гаргаж авдаг. Энгийн сахилгаан станцууд ихэнхдээ энэ халуун усыг ашигладаггүй. Усны дулаан агаарт гол орхинд нууранд алдагддаг. Харин бид энийг ашиглаж байна. Энэ хар хоолойнуудаар халуун ус гүйлгдэг. Энэ аргыг том хотуудад хэрэглэх боломжтой юу? Ер нь бол энэ арга нь 200 мянган хүн амтай хотоос 50 мянга, 20 мянган хүн амтай хот руу тэндээсээ энэ шиг жижиг газар буюу мянган хүнтэй газар дамжиж ирсэн юм.
Эрчим хүчнийхээ 80%-ийг дулааны ойр сүлжээнээс гаргаж авч байгаа нь дайндаа бас энэ нь онцгой сонин л доо. Энийг бас салхины эрчим хүчтэй хослон ажилуулж болно. Салхинаас гаргаж авсан илүүдл эрчим хүчээрээ энэ том хадгалах савнд байгаа усаа халааж болно. Бид ийм олон жижиг дулааны сүлжээ барьсан учраас бидэнд том нүүрсийн сахилгаан станц хэрэггүй. Германчууд ийм дулааны жижиг сүлжээ олоор нь байгуулвал тэдэнд 25 нүүрсийн сахилгаан станц нь хэрэггүй болж тэдний эрчим хүчний асуудал шийдэгдэх боломжтой. Зүйтэй. Хэрвээ бид эрчим хүчийг инхүү хадгалаад цаашлаа түүгээрээ цахилгаан үйлдвэрлэж чаддаг болжул тэр олон том станцууд бидэнд хэрэггүй болох юм. Үүдэмж том сахилгаан станцгүй ирээдүй гэдэг бол үнэхээр бодиттой боломжтой зүйл. Бид 100% сэргээгт эрчим хүчний сахилгаанаа гаргаж авсаар нэлээд хэдэн жил өнгөрч байна. Харин бид шинэ асуудалтай тулгарлаа. Энэ сахилгаанаа юунд ашиглах вэ? Одоогоор бид илүүдэл сахилгаанаа дайны улсын өөр газрууд руу илгээж байгаа ч бид ингэж болохгүй л дээ. Бид сахилгаанаа утга учиртай ашигласан илүүдээр бид салхигүй өдөртөө зориулаад сахилгаанаа нөөцлөх ёстой. Салхигүй өдөр гэж энд бас байна. Шөнө эсвэл үүлтэй өдөр наргүй байдаг шүү дээ. Мария Скилс Казакос сахилгааны нөөцийн мэрэгжилтэн. Заримдаа салхигүй өдөрч байдаг. Цахилгаан сүлжээнд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувийг өсгөе гэвэл цахилгаан нөөцлснөөр л шийдэгдэнэ. Салхин синснээс гарч байгаа цахилгааны илүүдэл хэсгийг батарей руу шилжүүлж болно. Ингэснээр хүссэн хэмжээгээр цахилгаанаа хадгалах боломжтой болно. 1-20 цаг хүртэлх хэмжээгээр хадгалах боломжтой. Бид 1983 оноос хойш Redox Flow батарей дээр ажиллаж байна. Хэрвээ цахилгаан үйлдвэрлээд тэрнийгээ дараа хэрэглэе гэвэл цахилгаанаа электрохимийн батарейд хадгалах нь хамгийн зөв. Ингэснээр эрчим хүчнийхээ 80%-ийг эргүүлж хэрэглэх боломжтой болж байгаа юм. Redox Flow батарей нь шөнө залгуурт залган цэнэглэх эсвэл цэнэглэх байгууламж дээр очиод цэнэггүй болсон шингэнээ цахилгаанаар цэнгэлсэн шингэнээр солих боломжтой цорын ганц батарей юм. Яг л өнөөдрийн бидний бензин авдаг шиг. Шөнө нь илүүдэл цахилгаанаараа шингэнээ цэнэглээд маргааш нь нөөцлөх байгууламждаа хийж болно. Хүмүүс энэ аргыг их дэмжиж сайшааж байгаа. Сан Карлос, Калифорни. Арнольд Шварценеггер машина 1 сарын өмнө авсан. Леонардо Ди Каприо, Мэтт Дэймон, Жорж Клуни нар бас худалдаж авсан. Бидний шилдэг үйлчлүүлэгчид бол өндөр хүчин чадал, оёр анган загварыг чухалчлахын зэрэгцээ байгаль орчинд анхаардаг хүмүүс байдаг. Элон Муск зохион бүтээгч. Ирээдүйд хүмүүс юунаас их хамааралтай болох болоо гэж би бодсон л доо. Энэ нь интернет, сэргээгдэх эрчим хүч, мөн сансрын орон зай гэсэн 3 зүйл байх болно. Тэгээд би хэд хэдэн интернет ферм, мөн сансар судлалын компани байгуулсан. Үйл ажиллагаа сайн явагдаж байгаа. Харин 3 дахь нь Tesla. Мөн миний нарны эрчим хүчний компани юм. Бидний зорилго бол цахилгаан машины үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал. Бид тулгараад байгаа асуудлаа өөр арга технологиор шийдэж чадна гэж бодохгүй байна. Энэ асуудлыг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан шийдвэрлэж чадах цорын ганц технологи бол цахилгаан хөдөлгүүр юм. Энэ шинэ технологийн хувьд зардлыг багасгахын тулд цаг хугацаа шаардлагатай байдаг. Тиймээс цөөн тооны спорт загварын машинаар гараагаа эхэлсэн. Гэхдээ бидний зорилго бол хямд өртөгтэй машиныг зах зээлд нэвтрүүлэх. Бид яг одоо энэ дээр ажиллаж байгаа. Норвегийн Осло хот. Энэ унаа зөвхөн хотод ажиллах хүсэлтэй, эсвэл хотод л машин унах хүсэлтэй хүмүүст тохирсон хамгийн төгс машин. Ажилдаа ирэхийн тулд 2 тонн төмөр унаж явах шаардлага байхгүй. Эргэлэхэд амар,
зогсоолд тавихад хялбар, дээрээс нь байгаль орчинд ээлтэй ийм л унаа хүмүүст хэрэгтэй. Нийтийн тээврийн хэрэгс болон ховийн унааг хүмүүс маш их хольж хэрэглэдэг болсон. Өөрөөр хэлбэл ховийн унаагаараа галт тэрэгний буудалд очиод тэндээс галт тэрэгэнд сууж яваад үлдсэн замаа бусдтай нээж машин түрээслээд ажилдаа ирдэг хүмүүс маш их болсон. Цахилгаан машины үйлдвэр Европын анхны үйлдвэрлэл. Машина хязээ цэнэглэх үү гэдгээ шийдэх боломжийг бид эхний үйлдвэрлэсэн машинда аль хэдийн өгчихсөн. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчтэй хамтран ажиллах болно. Шөнө дунд эсвэл хит их салхитай үедгээд тухайн нөхцөлд зохицож ажилладаг байх нь маш чухал байх болно. Дараагийн шатанда цахилгаанаа хоёр чиглэлд урсгаж чадах явдал. Өөрөөр хэлбэл цахилгааны хэрэглээ их байдаг үед, жишээ нь айлууд орой хоолой бэлдэх үед унаанаасаа цахилгаанаа аваад дараа нь буцааж цэнэглэх боломжтой болно гэсэн үг юм. Хэрвээ бид цахилгаан машины үйлдвэрлэлийг стандартжуулж, эрчим хүч үйлдвэрлэгчтэй хамтран хөгжүүлж чадвал энэ бүгд нь бидэнд дээрх шиг шинэ боломжуудыг өгөх юм. Сэргээгдэх эрчим хүчний үндсэн дээр цахилгаан унаа үйлдвэрлэж зах зээлд гаргадаг болсноор автомашин үйлдвэрлэгчид газрын тус үйлдвэрлэгчдээс хараат тус болно гэдгийг ойлгож чадвал байдал тэсвэр болно. Тэгвэл тэд чөлөөд өгдөнө. Хэрвээ автомашин үйлдвэрлэгчид өөрсдийгөө чөлөөлөхгүй бол газрын эд баялаг шавхагдах тэр хямралд газрын тосны салбарынханаас илүүтэйгээр тэд өртөх болно. Яагаад гэвэл энэ хямралаас ашиг олагч нь газрын тосны салбар өөрөө юм. Хэрвээ нисэх онгоцны загварыг өөрчлөх бол надад хэд хэдэн санаа байгаа л да. Бидэнд цахилгаан онгоцч бүтээх боломж бий. Сэргээгдэх эрчим хүчний талаар мэдэж байгаа одоогийн мэдлэг бололцоонд баталгуурлаад бид эхний ээлжинд 2000 миль нисдэг. Цаашлаад 5 жилийн дараа 4000 миль нисдэг онгоцч бүтээх боломжтой. 7000 миль нисдэг Boeing 787 эсвэл 77-тай харьцуулахад бага л да. Гэхдээ 4000 миль гэдэг ч юм уугүй шүү. Газрын тус үйлдвэрлэгчид жилдээ дор хаяж 280 литр түлшийг тээвэрлэлд унаанд зориулж дэлхийд даяар борлуулдаг. Энэ нь дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 4-ний 1-тэй тэнцэнэ. Нэг жижиг цахилгаан машин 100 км-т 2.5 еврогийн цахилгаан зарцуулна. Хэрвээ энэ цахилгааныг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авбал ямар ч газрын тос түлш хэрэглэх шаардлага байхгүй. Гэвч 2010 оны сүүлийн байдлаар Герман улсад зөвхөн 2000 ширхэг цахилгаан машин хэрэглэгдэж байна. Энийг 70 ампераар бид 3 цагийн дотор цэнэглэнэ. Тийм үү? Гайхалтай. Энэ машиныг хэн худалдаж авах гэж байгааг чи мэдж байгаа юу? Тийм ээ, нэг герман хүн. Энэ унаа Европ руу явна. Тэр залууг Матиас Виленбергер гэдэг. Тэр дахин нэмж 12 цагаалсан. Тэр талаар би сонссон юм байна. Анхны харцаар дурлна гэдэг шил зүйл болсон. Салхинаас цахилгаан гаргаж авна гэдэг санаа намайг үнэхээр гайхшруулсан. Матиас Виленбергер үйлдвэрлэл эрхлэгч. Өнөөдрийг хүртэл би гайхсан хэвээр хамгийн анхны салхин сэнсээ босгоход 1 сая дойч марк гаргах хэрэгтэй болсон. Миний эцэг эх хоёр толгоогоос ихсрээд 1 сая гэдэг хэд их мөнгө байна. Бид нар нийлээд ч энэ мөнгийг гаргаж чадахгүй гэсэн. Сүүлдээ бүр чи салхин сэнсээ босгож болно. Тэгвэл гэртээ ирсний хэрэггүй шүү гэж аав ээж маань хэллээ. Харин бид одоо ойролцоогоор 350 салхин сэнс босгочихсон байгаа. Мөн бид дэлхийн хамгийн том 40,000 киловаттын хүчин чадалтай нарны эрчим хүчний үүс хүрээний паркийг Лайпциг хотын ойролцоо барьсан. Германы Верштадт хот. 8 жилийн өмнө миний барьснаас 40,000-аар илүү хүчин чадалтай.
Яг 1 жилийн өмнө би уран барилгын төсөл шалгаруулах уралдаанд зарласан. Энэнд олон шалгуур тавьсан л да. Жишээ нь дэлхийд дээрх эрчим хүчний хамгийн хэмнэлттэй барилга барих нь бидний зорилго байсан. Мөн үүний зэрэгцээ тохилог, тав тухтай байдлыг хангах шаардлага тавьсан. Хоорондын зохицлыг шийдэх гэж ноён Мой оролдож байна л да. Та харж байгаа байх. 100% модоор барьсан энэ байшинд бид нөөцлөх байгууламж байрлуулахыг хичээж байгаа. Максимилиан Геге үр хөвгтөмжийг тооцдог мэрэгжилтэн. Энд бидэнд 110 куб метрийн багтаамжтай ус хадгалах мөн ходволд байрлах сав хэрэгтэй. Энэ хүйтэн усаа бид зундаа ажлынхаа байрны дундуур хоолоогоор гүйлгээд гадаа нэмэх 30 хэмийн халуун үед дотроо нэмэх 24 хэмээс бага сэрүүхэн сууж байх юм. Бидний анхны ажлын санал бараг 200 кВт эрчим хүч хэрэглэх тооцоо бүхий галтгооны өрөөний тоноглол байсан. Сүүлдээ бид 50 кВт эрчим хүч хэрэглэх өрөө болгож хувиргасан л да. Зах зээл дээр одоогоор байгаа цахилгаан хэмндэг бүхий л бүтээгдэхүүнийг бид ашигласан. Жишээ нь 3 давхар шилэн жигнүр. Хэн зуухыг хэрэглэснээр цахилгаанаа хэмнэнэ. Хоол хийгээд үлдсэн цахилгаанаар нь төхөөрөмжөө ажилуулад энийг эргээд хоолоо хийхдээ хэрэгэлдэг. Бид ирээдүйд нар салхинаас гаргаж авсан эрчим хүчээр ажилдаг автомашин унахыг илүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл зогсоолт машинаа тавиад тэнд нар салхинаас гаргасан цахилгаанаар машинаа цэнэглэх боломжтой. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд маш олон янзын хэмнэлттэй аргуудыг бид хэрэглэсэн. Барилга маань сайн дулаалгатай баригдах шаардлагатай байсан. Тэгснэр хит халуун эсвэл хит хүйтэн өдрөл агааржуулалт халаалтаа хэрэглэнэ. Ингэснээр маш их эрчим хүч хэмнэнэ. Жирийн ноутбукуудаас 30-аас 60% бага цахилгаан ашигладаг ноутбук бид хэрэглэдэг. Бидний хэлж чадах зүйл гэвэл бид 1 квадрат метр талбайн цахилгаан дулаанд жилдээ 2 евро зарцуулах болно. Энэ мэдээж дундаж айлтай харьцуулсан тоолдоо. Германы дундаж айл 1 квадрат метр цахилгаан дулаанд сарда 2 евро төлдөг. Сарда шүү дээ. Ингээд харьцуулбал барилга маань жилд олон зуун мянган евроны хэмнэлттэй харагдаж байна. Энэ хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хугацаа ойролцоогоор 5-аас 7 жил байх юм. Хүмүүс зурагчийн мэдээ сонины гой сайхан зарлал хараад эсвэл сургууль дээр ихтгэл сонсоод л эрчим хүчний хэрэглээгээ өөрчилнө гэж байхгүй. Энэ бүхэн сайхан байж болно. Харин эдгээр саналуудыг санхүү мөнгөний урамшуулалттай холбоодогвол хүн өөрийнхөө хөвшсөн зангаа өөрчилдөг. Зөвхөн ёс суртахууны үрээ хангалтгүй. Ёс суртахуун мэдээж чухал. Үндэс суурь ямар нэгэн зүйлийг хийхэд нөлөөлж чадна. Харин гудамжинд явж байгаа жирийн иргэдийн дунд амжилт шинжилтийг зөвхөн санхүү мөнгөний урамшууллаар л хийж чадна. Германы Функштадт хот. Хүмүүс ямар нэг байдлаар оролдож үзэж байгаад өөрт нь хэрэгтэй, ашигтай гэдгийг олж харах нь чухал. Жижиг зүйлээр эхлээд ямар ч нэмэргүй байх гэж бид боддог. Гэвч хамгийн чухал нь бид эхлэх, хийх хэрэгтэй. Хуучин барилга засварт орохоос өөр аргагүй болсон үед түүнийг дахин засварласнаар эрчим хүчээ 80 хүртэл хувь нэмэх боломжтой байлаа. Функштадт хотод нэгэн загвар байшин бий. Хуучин байшин. Түүнийг орчин үеийн эрчим хүчний техникээр дахин засварлаж байгаа. Өөрийн төлөвлөгөөг ажил хэрэг болгодог хүмүүс байдаг нь хамгийн чухал явдал. Функштадт хотын орон сууцны холбооныхон үүнд бэлэн байсан учраас бид хөрөнгө оруулалт хийж, шинэ техник технологи ашиглаж, ажлын байр бий болгож, нүүрс хүчлийн хийг багасгаж байна.
1954 онд баригдсан 9 айлын байшинг бид жишиг байр болгохоор 8-7 хоногийн өмнөөс засварлаж эхэлсэн. Барилгын ажил эд явагдаж байгааг та харж байна. Хүмүүс нь дотроо өөрсдөө амьдарч байгаа болохоор хамтраад хийж байгаа. 3-7 хоногийн дотор дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Засварын ажил дууссаны дараа манай оршин суугчид ямар ч халуун ус, дулаан цахилгааны мөнгө төлөхгүй. Харин байрны хөлсөндөө тооцоолоод оруулчихсан байгаа. Орон сууцнд хэрхэн эрчим хүчний засвар хийх жишг загварыг бид эндээс харж болно. Эхлээд ханаа сайн дулаалж цонхнуудаа сольж дээвэр дээр нарны зай байрлуулсан. Өөрөөр хэлбэл эрчим хүчний засварын бүхэл боломжит зүйлийг хийсэн. Мөн хамгийн чухал нь оршин суугчид өөрсдөө сайшаан хамт хийлцэж дэмжиж байна. Дулаахан тогтоо байранд амьдарч эрчим хүч цахилгаандаа маш бага төлбөр төлснөөр урт хугацаанд ашигтай байх болно гэдгээ тэд харах болно. Функштадтын жишээнээс харахад ийм хуучин байшингууд зөвхөн Германд улс, Европт цаашлаад дэлхийд даяар зөндөө байгаа болохоор энэ аргыг бүгд хэрэгжилж болно. Энгүүл бид дэлхийн нийтээр энергийн хэмнэлттэй эдийн засгийн ашигтай байх болно. Зөвхөн энэ жишээнээс харахад өнөөдрийн эрчим хүчний нийт хэрэглээний 40%-ийг хараад ус байдлаар хангаж байна. Энэ бол нийт эрчим хүчний хангамжийн хувьсгал юм. Хэрв одоогийн эрчим хүчний зах зээл борлуулалтынхаа 40%-ийг алдвал цаашид оршин тогтнох чадваргүй болно. Үүний дараа тэгээд хувьсгал тесрэлт болно. Өөр маягаар байшин барьж амьдарч засварласны хүчээр 40% эрчим хүч хэмнэх боломжтой гэж үү? Үүнийг эрчим хүчний хэмнэлттэй байшин хийж чадна. Ихэвчлэн мотор барих, наран талдаа нээлттэй байх, 50 см зузаан дулаалах. Европын 10,000 байшин болгоны нэг нь Функштадтын шиг байшин. Дулаан цахилгааны өөрөө хангасан ийм байшин хөргөгчл мэдээжийн зүйл болж чадах болов уу? Оршин суугчдад яг одоо хийж эхэлж болно. Байраа зөв агааржуулах, халаах, хөргөх гэх мэтээр. Хэмнэлт хийх 10 аргаар аж үйлдвэртсэн орны айл өрхбөр 1000 евро хэмнэн жил болгон шүү. Эрчим хүч импортлоход олон тэрбум евро зарцуулах шаардлагагүй болно. Сэргээгдэх эрчим хүчний хуультай орнуудад нарны эрчим хүчний үүсвэр худалдан авахд өөрийн үндсэн хөрөнгө эсвэл дээвэртэй байх албагүй. Үүсвэр нь зардлаа 10 жилийн дотор нөхөн. Өнөөдөр хүмүүр нарны эрчим хүчний үүсвэрийг худалдан авч чадах болов уу? Урд нь 100 тонны өмчлөгчтэй байсан бол хэдэн мянган, магадгүй хэдэн сая өмчлөгчтэй болж байна. Эрчим хүчээр хангах нь ардчлагдж байна гэсэн үг л дээ. Өөрийнхөө эрчим хүчээр өөрийгөө хангадаг. Өөрийн арга барилаар эрчим хүчээ хангадаг. Орон нутаг, үндэстэн эрчим хүчээ хараат бусаар хангадаг болж байна гэсэн үг. Эдгээр нь тухайн төвшөнд хэрэгтэй техникээр тоногдох ёстой олон шатууд юм. Үүнийг зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр хийх боломжтой. Энэ нь аж үйлдвэрлэлд эхэлснээс хойших хугацаанд бид анх удаа эдийн засгийн бүтцийн хамгийн том өөрчлөлтийн өмнө зогсож байна гэсэн үг юм. Бид эндээ хийж чадсан юм чинь яагаад улс оронд яараа хийж болохгүй гэж. Энэ бол хийж болох зүйл. Цаашлаад яагаад бүр дэлхийд яараа хийж болохгүй гэж. Бид бас дадлагжигч нарыг авдаг л да. Тэдний нэг нь Ибрахим Тогола. Тэр Оросын Санкт-Петербургт сурсан. Тэрний профессор миний танил юм. Тэгээд бидэнд Ибрахимыг дадлагжуулаач гэж санал тавьсан. Тэр манай энд ирээд 10 сарын турш сэргээгдэх эрчим хүчний талаар бүхэл зүйлийг сурсан. Хаасайгүй салхин сэнс нарны эрчим хүчний үүсгэрүүд байсан. Миний сурсан үзсэн бүх зүйл тэнд бодитоогоор байж байсан. Би тэр бүгдийг барьж үзэж бүгдийг уг үндсээс нь суралцах боломжтой болсон. Бүх зүйл тэнд байсан болохоор бид өөрийнхөө бүх зүйлээ угсарч чаддаг байсан. Юу л хүсэн тэрнийгээ угсарч барих боломжтой байсан. Тэгээд би нэг өдөр ерөнхийлөгчд хандан сэргээгдэх эрчим хүчний давуу талыг ухуулахын тулд загтал бичлээ. Энэ бүхэн ямар гайхамшигтай болох. Фолк сэргээгдэх эрчим хүчний төвийн тухай гээд бичсэн. Түүний дараа би Мали улсын ерөнхийлөгчөөс урилга авлаа.
Ерөнхийлөгч Малигийн анслагдсан орнуудын эрчим хүчний хангалтыг хэрхэн сайжруулах тухай зөвлөгөө өгөөч гэж бичсэн байсан. Ингээд би цахилгааны техникч мэрэгчлэр их сургуулиуд дөнгөж төгсөөд байсан найз Дакалия Траратайгаа хамтран Малид фолко төвийг үүсгэн байгуулсан. Хүмүүсийг техникчээр сургаад тэдэнтэй хамтарч захиргааны байр, эмнэлэг, сургуулиуд, усны хөдгүүлэлд нарны зай байрлуулж байна. Малигийн Табакуро сургалтын төв. Ингэснээр хүмүүс өөрсдийгөө нийгмийн нэг хэсэг, Малигийн, Африкийн цаашлаад дэлхийн нэг хэсэг гэдгийг илүү ихээр мэдрэх болно. Нарны туяа энэ үүсгэр хавтан дээр тусснаар молекулуудыг хөлгөөнд оруулдаг. Цахилгаан энэ удирдагчийн хажуугаар дамжин өнгөрөөд батарейд хадгалагдана. Та нарын таарж байна. Хэрвээ нар хорцоор тусмал дохио өгч байна. Харин үүсгэр хавтан маань бохир байвал хүчин чадлыг бууруулна. Тэгэхээр та нарын хавтангийн гадаргууг үргэлж цэвэрхэн байлгах ёстой. Тэгвэл ямар ч асуудалгүй. Урд нь нэгэн харийн орон надад итгэсэн. Энэ итгэлийг одоо би нутгийнхаа хүмүүст орон нутгтаа өгмөр байна. Урмлын тосны цахилгаан станц Гарало. Нутгийн ард иргэд хүн амын бараг 70%. Тэдэнгүүгээр хөгжил дэвшил байна гэж байхгүй. Тэднийг нийтийн цахилгаан сүлжээнд холбоно гэдэг бол бараг л ямар ч боломжгүй байдаг. Майличууд өөрсдийн түүхий бүтээгдэхүүний 10%-ийг л боловсруулдаг. Өөрсдөө ашигладаг эсвэл түүхий эдчигээр нь ямар ч өртөх шингээлгүй, ямар ч боловсруулалт хийлгүйгээр гадагшаа экспортлдог. Бидний боломж бол өртөх шингэн үйлдвэрлээд түүн дээрээ тулгуурлан хөгжөхөд оршиж байгаа юм. Гэхдээ төвлөрсөн бос орон нутгийн хэмжээнд байх учиртай. Цахилгаангүй бол энэ бүхнийг хэрхэн хийх вүлээ? 300-аас илүү тариачид энд жимс тарьж байна. Тариачид хамтран зохион байгуулалтанд ороод тарьж ургуулсан үрээ хураагаад зарж болно. Мали фолко төвийн тусламжтайгаар тэд үрээ нэгдлийнхээ тос гаргагчдаа зардаг. Ингэснээр тэр жижигхэн компани худалдан авсан үрээ шахаж тос гарган авна. Энэ тосороо тус бүр 100 кВт-ийн хүчин чадал бүхий 3 генератор ажиллуулна. Өөрөөр хэлбэл 400 гаруй айл өрхийг сахилгаанаар хангадаг нийт 300 кВт-ийн хүчин чадал. Одоо үйлдвэрүүд шүнж ажиллах боломжтой болсон. Гар урчууд, эс хүүрчид гэдэл цахилгаантай болсноор тэдний амьдрал өөрчлөгдөж байна. Тосгод илүү өөр хэмнэлтэй болж байна. Дэлхийн хүн амын хагас нь хотод амьдардагч ихэнх нь ядуучуудын хороолол аж төрдөг. Хэдэн тэр бомхон эрчим хүчний их үүсвэртэй газрыг барааддаг. Африкийн хүн амаас 2 дахин бага европчууд 27 дахин их цахилгаан хэрэглэдэг. Мали улсад нарны эрчим хүчний үүсвэр 140 Америк долларын өртөгтэй. Сургууль дүүнийг суйрлуулвал сурагчдын 80% нь сургуулианд төгсч чаддаг байна. Жижиг шийдлгүүхийн техникээр тосгодын хувьд цахилгаантай болгож байна. Тэгвэл Лос Анжелес хотод хэрхэх болоо? Испанийн Ла Калахора.
Энэ нарны цахилгаан станц нь 50 мегаваттын хүчин чадалтай. Таны харж байгаа зүйл бол толин хавтангаар бүрхэгдсэн үлэмж том талбай. Бараг 200 га. 200 га гэв. Бараг л нэг фермерийн газар байна. Тийм ээ. Үүгээрээ бид жилдээ 180 гигаватт цаг цахилгааныг үйлдвэрлэдэг юм. Хойд Европын айл өрхийн жилийн цахилгааны дундаж хэрэглээ 4000 кВт цаг. Тэгэхээр танайх 45,000 айл өрх буюу 100,000 хүнд зориулсан цахилгаан үйлдвэрлэдэг юм байна. Үүнхээр гайхалтай. Та нар өдрийн нарны эрчмийг орой утад хадгалдаг юм байна. Би өөрөө гэртээ гэрэл зурагтныхаа эрчим хүчийг яг л ингэж нарны эрчим хүчний үүсгээрээс авдаг. За энд шингэн давсны 2 агуулга маань байна. Цахилгаан станцын ажиллах хугацааг уртасгаж өгдөг юм. Тэгэхээр та нар энэ толин хавтангуудаар хаалгагдсан тосыг ашигладаг гэсэн үг үү? Яг зөв. Тэгдэг. Бид толин хавтанд туссан нарны эрчим хүчийг эдгээр шугамудаар дамжуулдаг юм. Нэг хэсэг нь энэ шингэн давсны агуулга руу, нөгөө хэсэг нь тэнд байгаа уурын турбин руу явдаг юм. Турбинууд 50 мегаватт цахилгаан үйлдвэрлэдэг бөгөөд шингэн давсны агуулгад ч бас хангалттай эрчим хүч үлддэг юм. Шингэн савны агуулгадаг эрчим хүчийг орой юм уу наргүй өдөр хэрэглэдэг. Хэрэг бид энийг салхин сэнстэй иргэдийн хувийн нарны эрчим хүчний үүсгэргээд бусад шийдлүүдтэй нэгтгэл ашиглавал илүү том хотуудыг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой юм байна. Мэдээж. Жишээ нь Лос Анжелес. Энэ хотыг томоохон элсэн говьуд хүрээлсэн байгаа. Тэнд үүн шиг маш олон цахилгаан станц бариад цахилгааныг хот руу кабелээр дамжуулж болно. Үнэхээр гайхамшигтай. Тийм ээ, үнэхээр гайхалтай. Between 2008 2008-аас 2020 оны хооронд Хятад улс болон Европын бүх орнууд дэлхийн 2 дугаар дайнаас хойш сүүлийн 60 жилд барьснаас олон нүүрсний дулааны цахилгаан станц барих болно. Ганц нүүрснийгч биш. Мөн газрын тосны, хийн, атомын цахилгаан станцууд, сэргээгдэх эрчим хүчний станцууд гэдэг. Хятадын Шанхай хот. Хятадд болж байгаа зүйл өөр хаанагтай болохгүй гэж бодож болохгүй. Германд л гэхэд бид нүүрсний шин цахилгаан станц барихаар маш шамдан ажиллаж байгаа. Гэвч дэлхийн ирээдүй эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах хувьсгалаас хамаарна. Хувьсгал бүхэл хил хязгаарыг гэтлэн. Хятадч энэтхэгийн шилийг гэтлэн. Дэлхийн хувьд бол эрчим хүчний хувьсгал Хятад, Калифорнид, Америк тэр чигээрээ энэтхэгт эхлээд тэндээс хил хязгаарыг давах уу гэдэг бол сонирн биш. Хятадд шинээр 1000 нүүрсний цахилгаан станц барих болно. Тэр нь эргээд маш их нүүрс хүчлийн хий ялгаруулна. Хятадын Вуши хотын нарны эрчим хүчний компани. Долоо хоног болгон эсвэл 2-7 хоног болгон нэг нүүрсний цахилгаан станц нээгдэж байгаа гэж ярьдаг. Айц төрүүлэм шүү. Гэхдээ энэ бол зүгээр л нэг төр зургийн шийдэл.
Зенронши үйлдвэрлэгч. Хэрвээ хятад энэ ирчээрээ цааш өсөхийг хүсэж байвал байгаль орчны тухай заавал ярих ёстой. Мөн илүү их эрчим хүчийг өөр сонголтоос сэргээгдэх эрчим хүчнээс гаргах ёстой. Эрчим хүчний хараа тус байдал гэдгийг хүмүүс илүү сайн ойлгож эхэлж байна. Бидний бодлоор дараагийн аж үйлдвэрийн хувьсгал бол эрчим хүчний хувьсгал байх болно. Шанхай хотын Тонжи их сургууль. Schauen wir uns die Landkarte Chinas an. Die Bevölkerungsdichte Бүгдээрээ Хятадын газрын зургийг харцгаая. ist geringer als die Хэдийгээр Хятад 1.3 тэрбум хүн амтайж хүн амын нэгтрэл Герман улсынхаас бага. streicht Сэргээгт эрчим хүчийг ашиглана гэдэг зай талбайг ашиглана гэсэн үг. Тэрхүү талбайг сайлхийлж, түүн дээр нарны туяа тусч, тэр талбайгаар ус урсдаг. Өөрөөр хэлбэл баян зай талбайтай холбоотой. Газрын доорх эрчим хүчнээс садгалзаж, газрын гадаргууд ирэх эрчим хүчийг ашиглах арга зам юм. die vollständige Хятадын эрчим хүчийг бүгд нь өөрчилж, сэргээгт эрчим хүчнээс гаргаж авах боломжтой. und sie ist bezahlt. Denn alle Kosten Бас үн өртгийг төлж дийлнэ. sind ausschließlich Kosten. Энэ дээрх бүх зардал Es sind keine багцгүй техникийн зардал. und es sind Энд түлшний зардал Folgeschäden. мөн байгаль орчинд учруулах Technik, хор хохирол байхгүй. die als einzige Техникийн зардал нь үйлдвэрлэлд нэмэгдэх тусам der мөн техник хөгжих тусам und mit ständig багасна гэсэн үг юм. Бид удахгүй 1 кВт сэргээгдэх эрчим хүчийг бусад эрчим хүчтэй адил үнээр хэрэглэгчдэд хүргэх болно. Жишээ нь бид үйлдвэрлэлийн технологиг 1% сайжруулснаар үйлдвэрлэлтийн зардлыг 6% бууруулах болно. Тиймээс бид 3-аас 5 жилийн дотор үнийн адил түвшинд хүрнэ гэж үзэж байна. Тэр үед нарны эрчим хүч бусад уламжлалт цахилгаан станцын цахилгаанаас үнэтэй биш байна. Миний бодлоор 2020 он гэхэд эрчим хүчний 20%-ийг нарны эрчим хүчээр хангана гэдэг бол нэлээд хуучинсаг тооцоо юм. 2040-оос 2050 он гэхэд 100% нарны эрчим хүчээр цахилгааныхаа хэрэгцээг хангана гэдэг харин ч боломжтой. Санхүүгийн хямрал бол цаг хугацааны хувьд хязгаарлагдмал. 12 сарын дараа гэхэд магадгүй түүнээс арай их хугацааны дараа бид тэрнийг туулаад гарна. Харин жинхэнэ хямрал бол уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хямрал юм. Энийг би өөрийн ажилчид болон үйлчлүүлэгчтэй байнга хэлж байдаг. Энэ хямралыг даван туулахын тулд маш их хүч чармаалт хэрэгтэй. Санхүүгийн хямрал удахгүй харилна гэдэгт би итгэлтэй байна. Харин бид жинхэнэ хямралтай тэмцэх ёстой. Нүүрс бол өнөө цагийн хамгийн чухал түлшнүүдийн нэг. Тиймээс ирээдүйд ч гэсэн бид нүүрсээр эрчим хүчний хэрэгцээг хангах болно гэж би бодож байна. Нүүрсийг яаж байгаль орчинд ээлтэй хэрэглэх вэ гэдэг асуулт л гарч ирж байгаа юм. Ямар технологийн тусламжтайгаар нүүрс хүчний ихийг шүүх, түүнийг хадгалах гэсэн аргыг бид илүүд үзэж байгаа. Нүүрс хүчний ихийг цахилгаан станц дотор шүүгээд түүнийг шугам хоолоогоор зөөгөөд газрын гүнд болох талаар тэд ярьж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орон болгоны нүүрсний шин цахилгаан станц болгон нүүрс хүчлийн ихийг гишүүдэг механизмтай байх ёстой. Хөгжиж буй орнуудын 2 цахилгаан станц тутмын ядаж нэгнэ. Газар татгалсан нүүрс хүчлийн хий хязгаарч тэндээсээ гарч болохгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ бол эдсийн агуулга. Хэдэн 100 мянган жилийн турш тэндээсээ гарч болохгүй. Маш их зардал гарна. Сэргээгт эрчим хүчний өртөгтэй харьцуулахын аргагүй үнэтэй. Энэ бүхнийг зөвхөн ганцхан шалтгаанаас болж хийж байгаа юм.
Өнөө хүртэл ашиглаж ирсэн эрчим хүчний бүтцээсээ сайж зуралцаар байхын тулд л ядаж хэдэн 10 жил хамгийн гол нь сэргээгт эрчим хүч л байж болохгүй. Учир нь сэргээгт эрчим хүч нь эрчим хүчний энэ тогтсон бүтцийг өөрчлөхийг шаардаж байгаа юм. Энэ бол үе өнгөрөөсөн арга. Сэргээгт эрчим хүчнээс өөрсдийгөө хамгаалах гэсэн оролдлого. Хангалтгүй наадах чинь бидэнд цаг хугацаа хэрэгтэй гэх мэтээр шалтгаалдаг. Сэргээгт эрчим хүчинд хүрэхийн тулд бидэнд гүүр хэрэгтэй. Ямар нэгэн завсрын шийдэл хэрэгтэй, өөр зүйл хийх хэрэгтэй байна гэдэг. Яагаад өөр зүйл хийх хэрэгтэй гэж? Яагаад өөр зүйлд хөрөнгө оруулах гэж? Тэргүй хэдэн 10 жилийн дараа хэрэглэхгүй болох юм бол яах гэж өөр юмд хөрөнгө зарах хэрэгтэй гэж? Хэрвээ энэ хугацаанд сэргээгт эрчим хүч хурдлагаар орж ирвэл тэр чинь буруу хөрөнгө оруулалт болж таарна. Нүүрс хүчлийн хийгээ хадгалдаг нүүрсийн цахилгаан станц ажил бол нэмэгдэл зардал нь жилд 150 сая евро болно. Нүүрсийн цахилгаан станц өдөрт 57 сая хогийн ууд үрэх хэмжээний нүүрс хүчлийн хий ялгаруулдаг. Нүүрс хүчлийн хийг бууруулах хамгийн хялбар зам юу вэ? Бразилийн Амазона. Нэг талаас сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж мөн өөрсдийн амьдралын хэм маягийн өөрчлөлөөч гэсэн. Нөгөө талаас энд мод унгаж ширэн гойг сүйтгэхэд байх юм бол бидний үр хөөхд ач хүч нарт амьдрах ирээдүй байхгүй. Бянка Жигэр хүний эрхийн төлөө тэмцэгч. Энэ ой бидэнд ямар үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэж байгааг бид ойлгох хэрэгтэй. Мод огтлохыг эсэргүүцдэг. Ойг хамгаалдаг засгийн газрууд, улсууд мөн идэвхтэй хүмүүст тусламж үзүүлэх ёстой. Ямар сайхан бэ? Тийм ээ, үнэхээр сайхан. Хаасайгүй ногоо. Агаар мандлыг судлах төвийн станц. Амазоны ширэнгэн ойг Киото нэмэх хэлэлцээрт заавал багтаах ёстой гэдгийг хүмүүс ойлгож авах нь миний хувьд маш чухал юм. Уг нь тун амархан. Газрын тос нүүрс, газрын хий шатааснаас агаар мандлыг бохирдуулагч бодисуудын 80% нь үүсдэг. Харин мод огтлсноор эдгээр бодисуудын 18% үүсдэг. Хүлэмжийн хийг ямар нэгэн аргаар бууруулах нь хойч үеийнхэнд маань маш чухал. Тэрнээс гадна бид ой модыг устгахын эсрэг мөн нөхөн сэргээгдэхгүй түлшийг ашиглахыг багасгах гэсэн хоёр зүйлийн төлөө тэмцэх ёстой. Нүүрс хүчлийн хийг бууруулах хамгийн хямд бөгөөд хурдан арга бол мод тайрах огтлохоо багасгаад хажуугаар нь эрчимтэй мод суулгах хэрэгтэй. Учир нь ой мод агаар мандлаас нүүрс хүчлийн хийг өөртөө шингээж аваад экосистемд хадгалдаг. Үүнээс гадна эрчим хүч гаргах шинэ технологид хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Амазоныг хамгаалах сан нь бараг хагас сая га талбайг мөн 34 тосгоныг харж ханддаг. Эдгээр тосгоны нэг жумад би одоо айлчилж байна. Тэнд бид ой мөнгө нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа. Ой модыг тайрч огтлоогүйгийн төлөө тэдэнд сар болгон 25 Америк доллар төлдөг. Ингэснээр тэд ой модыг устгахгүй, түлэхгүй болж байгаа юм. Жума ой модыг хадгалах 14 төслийн нэг нь. Бид асуудлыг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй юм. Их дэлхийг бид хойд урд хэсгээр нь хувааж болохгүй. Бид нэг л дэлхий дээр хамтдаа амьдарч байна. Хөгжиж байгаа орнуудыг хохироож байгаа зүйл
эцэстээ мөн л хөгжилтэй орнуудыг эргээд хохироох болно. Эрчим хүчний талаар ярилцахад уур амьсгалын өөрчлөлт маш чухал сэдв юм. Эрчим хүчний мэрэгжилтэн бид уур амьсгалын өөрчлөлтөнд ямар нэгэн хэлбэрээр буруутай. Учир нь уур амьсгалыг өөрчилж байгаа бодисуудын 3/2 нь эрчим хүч үйлдвэрлэхэд ялгардаг. Бид ямар нэг юм хийхгүй бол бүх зүйл одоогийнхороо цаашаа явбал агаарын температур 6 хэмээр нэмэгдэж бид бүхний амьдралд маш аюултайгаар нөлөөлөх болно. Тийм учраас цөмийн энерги бол боломжийн өртгөөрөө нүүрс хүчлийнхээ ялгаруулалгүйгээр эрчим хүч гаргаж авах чухал хувилбар гэж би бодож байна. Энэ өнцгөөс харвал цөмийн энерги бол асуудалгүй баталгаатай эрчим хүч юм. Атомын цахилгаан станцын түүхийд болох ураны хүдэр дэлхий дээр хаасаагүй байна. Маш олон оронд. Би Парист амьдардаг. Франц улсад бид хэдэн 10 жилийн турш эрчим хүчнийхээ хэрэгцээний 80%-ийг цөмийн эрчим хүчээр хангаж байна. Цөмийн хаягдал бол энэ улсад хизээч асуудал болж байгаагүй. Түүний эрсдлийг нүүрс болон бусад эрчим хүчний эрсдэлтэй харьцуулбал аюул эрсдэл багатай гэдэгт би бат итгэсэн. Одоо үед ярилцж байна. Хүлэмжийн хийм болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудал байгаагүй бол дэлхийн эрчим хүчний хангамж ямар ч асуудалгүй болох мэтээр ярьдаг. Гэвч байдал огт тийм биш. Хүлэмжийн хийн асуудал бол мэдээж анхаарал төвлөрүүлэх чухал асуудалч баялагын нөөц шахагдах асуудалч гэсэн хурцаар тулгараад байгаа асуудал. Үлдэж байгаа баялагын нөөцийн төлөөх сөргөлдөөн. Байн дажин өнөөдрийн эрчим хүчний үйлдвэрлэлд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа атомын цахилгаан станц болон бусад станцуудын усны хэрэглээгээд бүгд л дэлхийн олон газар хурцдмал асуудал болоод байна. Ингээд харвал хүлэмжийн хий бол ганцхан асуудал биш шүү дээ. Атомын цахилгаан станц түүний олон зуун мянган жилийн аюултай хаягдал, цөмийн осол аюул, цөмийн террорын аюул байхгүй мэтэр хүлэмжийн хил аюул учруулаад бусад аюул учруулахгүй байгаа мэтэр ярьж байгааг огтхож хүлээн зөвшөөрч болохгүй. Зөвхөн Германд л 120 мянган тонн цасар идэх цөмийн хаягдал агуулгадж байна. Цөмийн эрчим хүчний дагалдах зардлыг киловатт цаг тутамд 2 евро 70 цент хүртэл гэж нэгэн судалгаа харуулжээ. Түлшний хомсдол 1991 оноос хойш олборлож байгаагаас их уран хэрэгдэж байна. Атомын цахилгаан станцаас зарсан цахилгаанаараа эрчим хүчний компани өдөрт 1.5 сая евро олдог. Бангладеш улсын Дака хот. Мухаммад Юнус банкны эзэн. Африк төв даяар хөдөө нутгийн иргэдэд шин төслөө урагшлуулах, хөгжүүлэхийн тулд зээл авах тун хүндрэлтэй байдаг. Орон нутгийн иргэд баталгаа барьцаа гаргаж өгч чадахгүй учраас банкуд зээл өгдөггүй. Граммын банкны загварын талаар Юнус болон түүний ажилчидтай ярилцахаар би Бангладешийг зорилоо. Та энэ бүхнийг яаж хийж чадсан бэ? Таны стратеги юу байсан юм бэ? Граммын банк
80 сая гаруй бичил зээлбэгчтэй. Нар бол эрчим хүчний их ундраг. Хүн ч бас эрчим хүчний бүтээлч их ундраг. Ядуурлын талаар ярьж байгаа бол бүтээлч хүчээ ашиглаж чадахгүй байгаа хүний талаар ярьж байна гэсэн үг. Хүн болгон ядууч бай, баянч бай, дэлхийн хаач төрсөн бай, удамжиндч бай, харшд жамдэрдэг бай. Энэ бүхнээс үл хамааран хүүхэд байхаас адилхан хязгааргүй чадварыг өөртөө агуулж байдаг. Дэлхийн хүн амын бараг тэн хагас нь өдөрт $2 хүрэхгүй мөнгөөр амь зууж байна. Эдгээр хүмүүст өөрийн бүтээлч хүчээ ашиглах боломж хизээч олдож байгаагүй. Хэрэгтэй бүхий л эрчим хүчээр маань нар биднийг хангаж байна. Асуудал бол ердөө энэ энергийг бид яаж өөрийн хэрэгцээнд ашиглах вэ л гэдэг байна. Сайн байна уу найз минь? Уулзалгүй мөн удлаа шүү. Тийм ээ. Маш удаан уулзаагүй байна. Грамин банк нарны эрчим хүчний грамын хотгонд тавтай морил. Энэ бол миний хувьд нэр хүндий хэрэг. Баярлалаа. Ингээд Бангладешт хүрээд ирсэн нь ямар сайхан хэрэг вэ? Та хоёр бие биенээ хэрхэн таньдгийг? Бид 2004 онд Бонн хотод болсон эрчим хүчний баг хурал дээр танилцсан юм. Даны эрдэмтэн доктор Пребен бид хоёрын найз тэргээр дамжуулж танилцсан юм а. Та хоёр юун дээр ажиллаж байна? Мали технологийн ажлын байр үүсгэхийн тулд нарны эрчим хүчний грамын төслөө тэнд хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож байгаа. Бага хэмжээний орлого гэдэг огт орлогогүй гэсэн үг биш гэдгийг Грамын банк нарны эрчим хүчний грамын төсөл харуулж байгаа нь бидний хувьд маш чухал бөгөөд миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөж байгаа шүү. Тийм шүү, тэр үнэн. Манайд маш олон хүн баячууд гэгдэх хүмүүс амьдардаг хот руу хүн ам ихтэй газар руу нүүхийг хүсдэг. Харин та бол хүн болгон эдийн засгийн амьдралд оролцож болно гэдгийг харуулж байгаа шүү дээ. Сэргээгт хэрчим хүчийг түгээнэ гэдэг тун сонирхолтой зүйл л дээ. Учир нь ердийн нөхцөлд амьдралдаа хизээч сахилгаантай болох боломжгүй байсан хүмүүст эрчим хүчийг хүргэх хамгийн хурдан арга юм. Уг нь асуудал тун амархан. Ядуучууд өөрсдийн ядуу байдлаа өөрсдөө үүсгэдэггүй. Тэд үүнд буруугүй. Энийг би Грамын банкаараа үзүүлж чадсан. Хараа л да. Тэнд нэг ядуу хүн байна. Түүнд ядуурлаас гаргах тэр зүйлийг өгч. Тэгвэл тэр өөрөө өөрийгөө ядуурлаас гаргах болно. Энэ бол олон төсөл хөтөлбөрийн мөн бичил зээлийн үндсэн бодлого юм. Та нар хэрэглэгчтэй хэрхэн хүрдэг вэ? Тэд нар та нар руу ирэх ёстой юу? Үгүй. Бид өөрсдөө хүмүүст ханддаг. Энэ бол бидний философи. Бид айл өрх болгонд өөрсдөө очдог. Дипол Брава бодлого боловсруулагч. Нарны эрчим хүчний үүсвэрээ зарахын тулд эхлээд бид нэг газар руугаа 10 удаа очдог байлаа. Харин одоо бол хүмүүс бид нар руу ярьдаг болсон. Тэгээд бид тухайн айл руу очиж нарны эрчим хүчний үүсвэрээ суурилуулдаг. Зээлийнхээ хүүг бид сар болгон өөрсдөө явж цуглуулдаг юм. Эхлээд бид сардаа 100 гаруй нарны үүсвэр хавтан суурилуулдаг байлаа. Одоо бол сардаа 8000-ыг суурилуулдаг. Нарны эрчим хүчний грамын компани. Дараа жил 300,000-ыг, тэрний дараа жил хагас саяыг суурилуулах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс бид тосгодод техникчдийг сургаж байгаа. Бид бүсгүүчүүдийг техникийг сургаж байна. Такур Бакай дунд сургууль. Хэрвээ бид идээд эцэн даруйдаа эргэж бөөлжөд байх юм бол үхэх болно. Бидний батарей бол яг л юм. Хэрвээ бид түүнийг хит их цэнэглээд хит хоосон болгоод байвал юу болох вэ? Үхэх болно. Өөр яах вэ? Сульфидийн хүчил бол H2SO4. Зүг. Үүн дээр бид хар туглага нэмээ. Хар туглагыг Блюм бомб. Тэгэхээр энд эерэг хэсэг нөгөө талд нь сөрөг хэсэг байна. Энэ бол устай холсон хүчил. Энэ бол нарны үүсвэр хавтан байна. Тийм үү? Эдгээр нь нарны үүрнүүд. Тэрнээс гадна хоёр төгсгөлд нь нэмэх ба хасах цэник байдаг гэж хэлсэн. Эмэгтэйчүүд гэртээ байж гэр орныхаа ажлаа хийдэг болохоор бид эмэгтэйчүүдэд ханддаг. Грамын технологийн төв бүлбүр. Нарны эрчим хүч бол эхчүүд эмэгтэйчүүдийн эзэнт гүрний эрх мэдлийн асуудал. Тиймээс техникийн төвдөө эмэгтэйчүүдийг сургадаг. Хэрвээ бид эмэгтэйчүүдэд бүтээгдэхүүнээ танилцуулбал тухайн айл өрхийн бүх гишүүдэд хүрнэ. Хэрвээ эрчүүдтэй харилцвал заримдаа айл өрхөд хүрдэгч, заримдаа тухайн эрдэл хүрдэг. Эмэгтэйчүүд, эхчүүд тэд нар л асуудлыг шийдэх болно. Энэ хөтөлбөрт хэдэн эмэгтэй хамрагдаж байгаа вэ?
Бид ойролцоогоор 200 мянган эмэгтэй үйлчлүүлэгчтэй тэдний 75 мянгаыг нь аль хэдийн сургалтанд хамруулсан энд байгаа эмэгтэйчүүдийг тэдний 1000 гаруйг нь мэрэгжлийн техникч болгож бэлтгэсэн. Хажуу өрөөнд эмэгтэйчүүд нарны цахилгааны цэнэглэгч, хуваарлагч, унтраалгыг хийж байгааг хараарай. Тэд орон нутагт үйлчлэгээний газар ажиллаж байгаа. Энэ бол үнэхээр цор ганц гайхалтай зүйл. Энэ цэнэглэгчийн тохируулгаар батарейг нарны эрчим хүчээр цэнэгэлдэг. Энэ эмэгтэй яг одоо өөрийнхөө үйлчлүүлэгчдэд тайлбарлаж байна. Энэ тун энгийн ойлгомжтой техникийг эмэгтэй хүн болгон ойлгож ажилуулж чадна. Үүгээрээ тэд сардаа $100 олдог. Бангладешийн хөдөө нутагт энэ нь сайн орлого шүү. Ингэснээр тэд хот руу нүх шаардлагагүй болно. Наран зах мотлоо. Санхүүжилтийн талаар бодоход бид хараалт бус бие даасан болох нь чухал гэж боддог. Үүнд бид хамаг анхаарлаа төвлөрүүлж байна. Манай орон маш их чадвартай. Тэрнийг ашиглахын тулд таарч тохирсон санхүүжилтийн бодлого хэрэгтэй байна. Грамын төсөл, грамын банкны үйл ажиллагаа бол үнэхээр үлгэр жишээ болж байна. Бид өөрсдийн бий болгосон мэдлэг туршлага Малийн улсад өгөх болно. Чи бол бидний нөхөр. Тиймээс бид Волки төвтэй хамтарч ажиллах боломжтой. Хэрвээ хүсвэл чи бидэнд нэг санал дэвшвэл бид тэрийг чинь уншаад чамтай эргээд холбоо барья. Тэгээд дараа нь гэрээ байгуулъя. Тэгээд Малид үйл ажиллагаагаа эхлэе. I know when you get older, every day Хүн нас явхаар төвчээр муутай болж ирээдүйн төлөө би юу хийж чадах вэ гэж байнга боддог. Сургалтын төв байна. I see heavy Ирээдүйд бид том аюулуудыг харж байна. Би уур амьсгалын тухай ярьж хүмүүсийг айлахыг хүсэхгүй байна. Ингэсээр хүмүүс харин ч дөлж дургуйсах болно. Асуудлуудыг шийдэж гэж шаардаж байгаа миний хувьд бол энэ дургуйцал айдас миний хүсэж байгаа зүйл биш. Бид зөв шийдлүүдийг олох ёстой. Ирээдүйд маш олон зүйл өөрчлөгдөх болно. Бид тэс ондоо эрчим хүчний бүтцтэй болно. Сэргээгт эрчим хүчийг хэрэглэвэл бидний амьдралын чанар тав тухай алдна гэж боддог. Би энийг эергээр нь харж байна. Бид эерэг талын эндхийн бүхэл бүтэн орон нутаг Волки төвдө харуулж чадсан гэж бодож байна. Бид амьдралын шин төрлийн чанарыг үүсгэх болно. Бид үр хүүхдүүдэд итгэл найдварыг өгч чадна. Бид дэлхийг өвөг дээдсээс өвдөж авсанасаа илүү сайхнаар нь үр хоожтой өвлүүлж чадна. Энэ бүхэн зөвхөн хүмүүсийн чин хүсэл зоригоос л хамаарна. Улс төрчид энэ замаар явахыг хүсэх хэрэгтэй. Хувь хүмүүр баг сум бүс нутгаараа нийлж юу хийж чадах вэ гэдэг л хамгийн чухал. Энэ бол зөвхөн эхлэл байх ёстой. Энэ санааг л би түгэж чадвал миний амьдрал утгатай, сайн амьдрал байлаа гэж би бодох болно. Have you ever heard about the book I read? The book about a man who was thinking ahead. Have you ever heard about the movie I saw? A movie about the people who open the door. A movie about the people who open the door. Have you ever heard about the guy who came to tell me about the man who tried to change the game? Have you ever heard about the girl I knew? One day she said to me, this man could be you. One day she said to me, this man could be you. She said, you're not the only one who feels this way. 'Cause there are so many people like you. Oh, she said, you're not the only one who tries to leave this way behind. 'Cause there are so many
Have you ever thought about the life you live? A life in which you have so much to give. And have you ever thought about the way you exist? A way that only taught you how to resist. A way that only taught you how to resist. Oh, she said, you're not the only one who feels this way. 'Cause there are so many people like you, yeah. Oh, she said, 'cause there are so many